Ойлгосон. Алтан гишүүний асуусан асуултыг би тодорхой ойлгосон. Энэ станц одоо хэрэггүй юм шүү гэж. Тэгэхээр би нэг 3-4 шалтгаан байгаа гэж хэлье. Нэгдүгээрт бол бид нар энэ оргил ачааллынхаа үеийн хэрэглээг Оросын холбооны улсаас 250 мегаватт орчмыг авч хааж байгаа. Жил болгон одоо сүүлдээ хагас жил болгон энэ чадлын тариф үн өсөж байгаа. Энэ тоо хэмжээ жилээс жилд өсөж байгаа. За нэг юм учир шалтгаан байна. Үүнийг хаах зорилготой. Хоёрдугаарт энэ станц баригдвал одоо энэ горийн тохируулгын хамгийн чухал үүрэгтэй сүүлийн 20 жил яригдсан ийм станц болж байна. За энэ станц баригдвал хөрөнгө оруулалтаа нөхсний дараа хамгийн хямд давтвартай одоо эрчим хүч нийлүүлэх боломжтой станц болох юм аа. За 3 дугаарт энэ станц баригдвал Монгол улс энэ бүс нутагтаа их том усан сан цэвэр усны нөөцтэй болох юм аа. Ийм ач холбогдлууд байгаа учраас засгийн газар дээр урьдчилсан байдлаар яриад ер нь энэ төслөө нэг хэрэгжүүлье. 1990-ад онд ярьж байсан, 2005-6 онд ярьж байсан. Одоо энэ 3 дахь орлого байгаа. Ийм учиртай. За өнөө үртгийн энэ станц бол энэ зээлийн хэлцээр бүтэх юм 6 жилийн дотор ашиглалтанд орохоор тэзүү төлөвлөгөөнд тулд орсон байгаа. За үн өртгөө бол 11 жил ажиллаад үн өртгөө нөхнөө. Энэ зээлийн хугацаа 20 жил байгаа. Үүний 11 жилд нь энэ станц өөрийнхөө орлогоор энэ зээлийг хүүтэнд төлөх бүрэн боломжтой тооцоо судалгаа гарч байгаа. Цаана дахиад 9 жилийн нөөц байгаа. Тэгэхээр улсын төсөв татвар төлөгчдийн нуруунд дээр ямар нэгэн ачаал ирэхгүй. Станц өөрийнхөө орлогоор энэ зээлийг төлөх бүрэн боломжтой байгаа. Тэзүү байгаль орчны үнэлгээ бүх хүчиг баримт олон улсын түвшинд хийгдсэн, батлагдсан. Техникийн хувьд бол одоо бэлэн болсон. Энэ станцад шаардлагатай дэд бүтцүүдийн ажлыг одоо концессор эхэлж байна. Ийм л нөхцөл байдалтай байгаа учраас одоо бид энийг барих нь зүйтэй л гэж үзэж байгаа.